Өнгөрсөн оноос эхлээд Дорногов аймгийн Улаанбаатар сумд цацраг идэвхтэй бодис ураны хор хөнөмөөс болж үхэр мал үхэж өрөвдөх боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Дорногов аймагт Францын Арeva групп ураны хайгуул хийж ирснээр үүний хор хөнөөл нь нутгийн мачтад туслаа гэж иргэд үзэж байгаа. Тэгвэл энэ бүх учрын асуудлыг олж үнэхээр мал үхэж байгаа цацраг идэвхтэй бодис ураны нөлөөнөөс болсон эсхийг шалгасан ажлын хэсэг өнөөдөр дүгнэлтээр танилцууллаа. Дорногов аймгийн Улаанбаатар сумд Кожиго компани ураны хайгуул хийж эхэлснээс болж ганцхан сарын дотор 22 тугал үхэж өргөдлөө гэж нутгийн малчин Нор Сүрэн мэдээлж байсан. Иргэний гомдол мэдээллийн дагуу Дорногов аймагт цацраг идэвхт бодис уран цөмийн хор хөнөөл байна уу үгүй юу гэдгийг шалгах ажлын хэсгийг ерөнхийдөө томилсон. Түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан шинжээчдийн багийн дүгнэлтээр Дорноговд цацрагийн болон ураны хор нөлөө илрээгүй гэж үзлээ. Манай бүх эрдэмтэд, судлаачид манад байдаг урдаа барьдаг бүх лабораториуд, судалгаа шилжээний лабораториуд бүгдээрээ л одоо энэ судалгаа шилжээгээ хийлээ. Дээжийг бол их олон газар өгч шилжүүлсэн гэсэн. Тэгээ ямар дүгнэлтэнд хүрээд байна вэ гэхээр энэ дүгнэлтийг нь би бас асуусан. Та нар тэгээ санал нэгтэй байгаа мó гэсэн. Бид нар санал нэгтэй энэ дүгнэлтэнд хүрлээ. Нэгдүгээрт бол за яг өнөөдрийн байдлаар бол тэрэнд байгаа ард иргэдэд шинжилгээ хийгээд үзэх юм бол ионжуулах цацраг юм хүнд металлын нөлөөлөөс үүдэлтэй өвчлөл эмгэг бол хүмүүст бол илрээгүй байна гэдэг дүгнэлт хийчихэд байгаа. Хоёр дахь дүгнэлт нь бол одоо нөгөө өгсөн дугуулнууд маань ионжуулах цацраг болоод ураны нөлөөллөөс болж хорогдоогүй гэж тогтоочихэд. Гурав дахь нь болохоор за тэгвэл тэр дугуулнууд бол бас халдвар төвчнөр үүсгэхчээс болж үхээгүй гэдэг ингээд тогтоочихэд. Тэр бэлчээрээс авсан хөрс усны дээжийг үзэх юм болохоор найрлага нь бол стандартын хэмжээнд байна. Тэр хөрс усанд их тийм их онцгой юм алга гэдэг ингээд хэлчихэв. Тэгчээд 5 дугаарт нэг юм хэлээд байгаа. Харин туглын хоригдсон шалтгаан бол сэлен, зэс, сурмаагийн хордлого байх магадлалтай гэдэг. Бас болгоомжтой дүгнэлт хэлээд байгаа. Би бол энийг бол үнэхээр ойлгохгүй байна. Энэ зэс гэдэг чи одоо ямар учиртай? Мэднэ соноо шангаа хаддаг зэс юм уу биш юм уу? Энэ зэсэр чи морины амгаа хийчихэл одоо өдөртийн хоног морин амгаачлаа унаа яваад бороод харамтай болчиход үхдэг л шүү дээ. Химийн хорт байж тухайн бүс нутаг дээр малчид мал дээр 8-аас 11 дахин их гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мэрэгжлийн хяналтын байгууллага, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны говийн 5 аймагт гүний усны хорт бодисын тантал судалгаа гэсэн төслийн хэмжээнд бүгд илэрсэн байгаа. Одоо тэнд урааныг олборлоод гаргаад боловсруулаад шар нунтаг тээвэрлээд асгаад явсан үйл ажиллагаа болоогүй байхад бид нар энэ цацрагаас олж өглөө гэдэг дүгнэлт гаргавал ямар шинжилгээ ухааныг сүнслэлтэй бол хэмжилтүүд тэгж дүн гарсан. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлтийг би ганцхан эвгүй харж байгаа юм нь ганцхан цацрагаас зайлуулсан дүгнэлт гарч ирлаа гэдэг дээр л эмзэглэж байна. Нэг юм хэлээд байна. Улс гэж нэг юм байгаа шүү. Битээ дур дураараа өөрсдийнхөө сэтгэгдээ хэлжээ. Шинжилгээ гэж бас нэг юм байгаа шүү. Нотлогоо гэж юм байгаа шүү. Тэрийгээрээ л гаргах гэсэн. Дуул өгöd байгаа нь үнэ. Носонгүй хэлдэг үнэ. Цацрагаас болсон юм болоогүй шүү дээ. Цацраг нь хэвэн. Тэгээ юунаас болсон юм? Тэгэхээр энэ бол бас би нэг 100% эцлэгчлээ, мухралчлаа гэж бодохгүй байна. Гэхдээ эхний ээлжийн мухралтуудыг бол хийцсэн. Одоо та нар маань олон улсын лаборатори руугаа явуулаад тэгээд бас зарим хэмжээтэй газар дээр нь авах байх. За ямар тач цөмийн болон бусад бүх чиглэлийн шинжилгээ судалгааны байгууллага цагдаа тагнуул мэрэгжлийн хяналтгээд 42 байгууллагын 100 гаруй эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг малчин Нор Сүрэнгийн 22 тугал ураны нөлөөлөөс болж үхээгүй гэж үзлээ. Гэхдээ энэ бол эхний дүгнэлт. Одоо олон улсын шинжилгээний лабораториуд юу хэлхийг хүлээх үлдэж байна.